Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль нь 1940 онд олон Яндэр гэх газар баг сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 2 багш, 4 ажилтан, 53 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Цаашдаа хөх толгой, ганц уляасрах газруудад нүүдэллэн оршиж 1974-өөс 1975 оноос сумын төвд сууршин 8 жилийн сургууль болон өргөцсөн бөгөөд 1992 онд 10 жилийн сургууль, 2005 онд 11 жилийн сургууль, 2007 онд 12 жилийн сургууль болж өргөжж, 2009 оноос шинэ байршилд орчин үеийн сургуулийн барилга, дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд Монгол Улсын гавьяад багш, философийн ухааны доктор, профессор Чагдагийн нэрмжит сургууль болж. За сургууль маань одоогийн байдлаар 700 гаруй суралцагчтай 70 багш ажилчнтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Хичээлийн 2 байртай, нэг ээлжээр хичээлдэг. Дотор байр маань 150 хүүхдийн хүчин чадалтай одоогийн байдлаар 90 орчим хүүхэд дотор байранд амьдарч байна. За сургалтын хувьд бол одоо бид нэр стандартаа төвшин сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байгаа. Сүүлийн 8 жилийн эсдэр ингээ шалгалтаар бол манайх устдаа бол төвшин нэлээд өндөрт буюу 500-аас дээш оноо бос оноогоо давсан. За мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн илгээмж 2021 тэтгэлэгт манай төгсөгчдөөс одоо эхлэн цагаас нь хойш 4 дахь хүүхэд маань сурж байна. Эхний хүүхэд маань бүгд нарамдах Катарт улсад мөнгө заяа. Дараагийнх нь бол Польш улсад төмөн төрөгд сурагч. Дараагийнх нь Ану гэдэг сурагч. Солонгост. Дараагийн сурагч маань одоо хэлний бэлтгэлтэй ингээд суралцаад явж байна. Одоо сайн нэг Орос руу бас нэг тэмцээнд явлаа гэж би сонслоо тийм. Тийм ээ, манай хүүхдүүд ер нь уралдаан тэмцээн олимпиаданд бол амжилт нэлээд гаргадаг. Өнгөрсөн жилийн хөрөлт тулах тэмцээнд бол даваа хөвгөнд Тунгалаг гэдэг сурагч маань улстай хөрөл медаль авсан бол одоо саяхан Орос улбаны Новосибирск хотод болсон бүжгийн тэмцээнд манай хүүхдүүд багаараа алтан медаль, гослол төрөлөөрөө манай балын утган заяа сурагч маань алтан медалийг хүртсэн бас амжилтыг өнөөдөр гаргасан баяртай мэдээг бүтгэн сонсоод байна. Сургуулийн хамт олон удаа Ховд аймгийн шилдэг байгууллага топ үнэлгээтэй сургууль зэрэг шагналуудыг хүртэж, эсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаараа аймагтаа тэргүүлсээр байгаа билээ. Өдийн хоол хөтөлбөрийг 1-ээс 12 ангийн нийт сурагчтай хамруулж, гүйцэтгэлийн үнэлгээнд сүүлийн жилүүдэд 1-р төвшөнд үнэлэгдсэн Ховд аймгийн тэргүүний сургуулийн нэг юм. За бид бүхний бас нэг гол зорилго нь юу байсан бэ гэхээр 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийг бол өдөө хоолыг нь бол төрөөс мөнгөнд даачж байгаа. Тий 6-аас 12 дугаар ангийн сурагчтайгаа өдөө хоолнд хамруулах зорилгоор одоо 2 жил бэлтгэл хийсэн үндсэн дээр энэ 2024 оноос 25 оны хичээлийн жилийн 9 сараас эхлээд хүүхдүүдэд өдөө хоол хөтөлбөртэй ингээд хамруулаад явж байгаа манай сургуулийн хувьд. Тэдээс 6-аас 12 дугаар ангийн нийт сурагчтай. Энэ төрөөс хоолны мөнгө өгдөг байгаа шүү дээ. Их эцгийн дэмжлэгтэй байна. Өөртөө л одоо тэгээд нэг юм 3-4 мянган төгрөг юм уу дэлгүүр рүү явдаг шүү дээ. Асуудал тий. Тэр удаа бол манай дээр бүрэн зогссон. Хүүхдүүдийн 3 дугаар цагийн завсарлагаанаар дэлгүүр рүү. Энийг болохоор та яаж хийж байгаа гинэ? За энэ нь болохоор яасан гэхээр манай дунд ахлагын нийт 294 сурагчаас бид нар одоо намарт нөгөө ажлаа төлөвлөх, сургуулийнхаа зорилт, алсын хараагаа тодорхойлохын тулд хүүхдүүдээс багш ажилтнаас их хэсгээс санал авдаг. Тэгэхэд нийтдээ дунд ахлагын 294 сурагчаас бид нарыг одоо өдөө хоол хөтөлбөрт хамруулж өгөөч гэдэг санал гарсан. За энэ бүх саналыг бол бид нар одоо аймгийн дарга дагуулмжилсан, за улсын хурлын гишүүн Бэм цогтбад уламжилсан. За тэр уламжилсны үндсэн дээр Бэм цогт гишүүнүүд дэмжлэгээр одоо 20 сая төгрөгийн тоногт хөрөмжийг бол манай сургууль өгсөн. За тэрэн дээр тулгуурлаад их эцэгтэй одоо бүх үйл ажиллагаагаа танилцуулсан. Нэг хүүхдэд 1500 төгрөгөөр өдрийн одоо 1-2 дугаар хоол, тэгээ шингэн зүйлийг нь одоо ингээд өгөөд 1500 төгрөгөндөө 1-2 дугаар хоол. Тий. Тэгээд нэг уух шингэн зүйлтэй өгөөд. Энэ ямар гоё одоо юм шийдсэн асуудал вэ? Одоо яг 6-аас дээш хүүхдүүд болохоор ерөөсөө босод сургуулиудаагаа явж байгаа ч ерөөсөө гадуур л хоолж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэгээд дэлгүүрээс нэг 5-аас нэг 3-аас нэг 5000 төгрөгийн юм аваад идэж байгаа. Дэгдэг. За тэнд нь одоо ингээ харж байхад нэг кимбап юм уу? Пирши юм уу? Чипс. За ингээд хүнсний аюулгүй байдлын хүүхдийн эрүүл мэндийн асуудал яригдах гэдэг юм. Энэ дээр тийм ээ. Яг
тэр хүнстэй бүтээгдэхүүн хүүхдэд яг идэх голоор ижилэхдээ нэг таарж байгаа юм уу? Хүүхэд үлсэхгүй тулд Одоо хүүхдүүдийнх нь нөгөө тий идэн штэ. хүмүүжил сурлаганд нь анхаарал хандуулахын тулд л одоо бид нар хоол унд гэцгийг л цатгалан байлгачиж бид нар хичээл сургалтын явуулна шүү дээ гэдэг үднээс бас их эцэг маань дэмжээд одоо бид нар санаачлаг дэмжээд одоо бидний жил яг ингээ хичээлээ дуусчих. Тэгэхээр нөгөө эдийн засгийн юм хэмнэсэн байна. Хүүхэд өдөрт 3-5 мянган төгрөг юм авдаг юм байсан бол 1500 төгрөг нь 1500 болоод эдийн засгийн олгоод тий дэлгүүрээс одоо нэг ширхгийн авч идэж яхаар бичим авч идэж яхаар шивтэй хоол өгөөд эрүүл мэндийн асуудал болсон байна. шийтгцсэн. Энэ одоо тэгээд бүх танад одоо хоол идэхгүй анги байхгүй юм. Байхгүй нийтдээ манай 795 хүүхд бүгд хоолнд орж байгаа. Нэгээс 5 дугаар анги бол төрөөс мөнгөний даан 6-аас 12 дугаар ангийг бол их эцгийн 100% дэмжлэгээр та санхүүжилтэйг шийдсэн. Тэр өдрийн 1500. Тийм 1500. Сард хэд вэ? Дунджаар хичээл 100 хоногоос шалтгаалбар 20 хоног байвал одоо тэгээд нэг хичээлийн 30 мянган. 30 мянган төгрөг 21 хоног байвал 31500 гэдэг ч юм ингээд. Энийг одоо анх одоо хэн санаач? Энийг бол бид нар хүүхдүүд сургууль өөртөө бас багш. Ердөөсөө өнгөрсөн жил болохоор бид нар 6 дугаар ангидаа туршиж үзсэн 2 сар. За. Тэгээд их боломжтой юм байлээ. Та яа 6 дугаар ангидаар туршсан гэхээр 5 дугаар ангиас хүүхдүүд нөгөө 6 дугаар анги руу ордог байхгүй юу? Тэгэхээр нөгөө хоол идчихсэн хүүхдүүд чинь хоолгүй болцохоор өсөөд эхэлт юм байл. Тэгээд 6 дугаар ангидаа төгсгөлийн нэг 2 сард нь туршиж үзсэн. 4-5 сард нь. Тэгээд их боломжтой байхаар нь намар нь одоо ингээд зөрөглөл хамт олноороо шийдэл их эцэгтэй танилцуулаад бүх юм шийдтсэн. Зөө. Сургуулийн төсөө мөнгөөс гарсан мөнгө байхгүй их эцгийн ханд өөр. За тэгээд гишүүний тусламж дэмжлэгтэйгээр л ястал нөгөө цагаа олсон үнэхээр л одоо хүүхдүүдийн ирээдүйд болон эрүүл мэндэд нь за тэр хүүхдийн одоо амьдрал тэ эцэгчүүдийн эдийн засагт нь хэмнэлттэй зөв юмыг одоо гаргасан байна гэж хэдэ би хэлмээр байна шүү. Үнэхээр танаа хамт олон одоо Монголынхаар төмний өмнөөс их сайхан юмыг зөв санаачилсан байна. Ховд аймгийн одоо Алтаас сумын ерөнхий боловсрол сургуулийн одоо 6-аас дээш тийм үү? 6-аас 12 дугаар анги. 6-аас одоо 12 дугаар ангийн одоо өдийн хоолыг бол өдрийн 1500-аар одоо ингэж болсон байна. Ингээд одоо хичнээн жил явж байгаа лээ. Одоо яг ингэ хичээлийн жилээс эхэлсэн сарын 1-ээс эхлээд явсан тийм. Ингээд тогтмолцсон одоо. Тогтмол болсон. За эндээс бас ийм санааг авч болох юм байна. Энийг бол одоо би бүр одоо Монголын бүхэл одоо багш нар одоо бас эцэг эхчүүдийн асуудлыг бас бүр асуудалтай л байгаа. Тий асуудал. Энийг яаж шийдэх үү гэдэг асуудал байгаа. Тэгэхээр одоо бүх сургуулийн одоо ерөнхий боловсрол сургуулийн одоо өөр аймаг сум орнуудын хаана гэдэг бүгд одоо эндээс санааг аваад энэ аргыг бас боломжтой байна гэдэг одоо багш одоо хэлж байна. Тийм учраас бүх сургуулийн хүүхдүүд бүгдөө л одоо хоол цайтай хамрагдаад явах нь тийм ээ. Одоо тус сургууль нь 4 удирдах ажилтан, 36 багш, 33 ажилтнтай нийт 69 хүний бүрэлдэхүүнтэйгээр 700 гаруй сурагчдад сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, багш нарын 82.2% нь мэрэгжлийн зэрэгтэй бөгөөд ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрт төгсөгчд жил бүр хамрагдаж мөн нэрэмжит тэтгэлгүүдээр сурагчдаа дэмжин ажиллаж байна. За Монгол уламжлал одоо зан заншил өв уламжлалуудаас хүүхдүүдтэй танах ямар хичээлүүдээс оруулж байгаа. За биш нь одоо биер бичиг бол явж байгаа бах тийм. За биер бичиг манай би биелгээнүүдээс дуунуудаас явдаг. Одоо биелгээ явж гин загчин гэж явж байгаа. Тий, загчин ястангууд гэж явдаг. За дээрэс нь бид хүн энэ хичээлийн жилдээ болохоор нөгөө дугуйлан секцээ болохоор ангиар нь хуваарлаад төгсөн. Одоо ингэ массыг хамраа тус гэдэг байсан бол энэ жил 1-р ангид одоо нарс юм, 2-р ангид нь одоо алаг мэлхийч гэдэг ч юм уу те 3-р ангид нь Монгол наадга. Тийм Монгол наадга гэдэг. За ингээд ахлах анги руу ороод ирэхээр 6-р ангид сакс, 7-р ангид волейбол гэдэг юм ингээд тус нь бүгдүүдээ хөгжүүлээд явж байгаа. Нөгөө сайн. Тий, илүү сайн сурч авах. Илүү сайн сурч. Хүүхдийн нөгөө орчин их чухал байдаг те. Хүүхдийн үзэл бодол мөрөөдлийн одоо мухааж болохгүй тэрийг зөв талаас нь дэмжиж сонсдог л одоо баймаар юм шиг санагддгийг. Тий. За үүнээсээ болоод одоо хүүхдүүд ядгийн нөгөө нэг ээж аав нөгөө нэг хүүхдүүдтэйгээ ярилцахгүй болохоор юм уу одоо нөгөө одоо бас л ингэ нөгөө сэтгэлээр унах асуудлууд ч юм уу те байдаг штэ те. Ер нь бол эцэг эхээс илүү одоо хамаг цагийг өнгөрөөж байгаа хүмүүс бол дандаа сургууль шүү дээ тий. Сургууль.
Багш хүн бол ерөөсөө тэр хүүхэд одоо ар гэрдэн янз янзын асуудал болж ийнүгээр нүдийг хараад одоо бараг мэддэг бол нэг тэр би нэг багш ярьж ирсэн юм. Одоо хамаг л бүх одоо ээж аавдаа ярьдгүй яриаггүй юм уу багшинд одоо мэдчихэдэг. Багштайгаа л их өдөр аргагүй шүү дээ тий. Өглөөнөөс орой хүртэл хамт байгаа юм шиг тэгээд ер нь бол хүүхдүүдтэй багш хүн нэлээд одоо баг ярихгүйгээр ер нь бол уйлчдаг тий. Сурчдаг. Нэг анги өдөрцөн мөсрөө бүр сайн мэдэн шүү. Бид нэг ажилчид багш нараа хардаг шиг л болцсон байт юм лээ. Ерөөсөө тий. Ерөнхийдөө бол тий. Та болохоор одоо хэдэн жил багшилж байгаа? Би улсад 24 жил ажиллаж байна. Тэний 7 жилд нь багш, 8 жилд нь менежер, одоо ингээ 9 дахь жилдээ захирал гэж. 9 дахь жилдээ захирал гэж байна. Ер нь бол одоо таны бас чааштай бас бодож явдаг ч юм уу бас зорилго байгаа шүү дээ тий. Хүүхдүүдийн ирээдүйн боловсрол руу одоо чиглэсэн бодлого бас байгаа. За та энэ хугацаанд 9 жил ажилласан. Одоо чааштай таны одоо бас энэ Монголын боловсрол дээр бас ямар юмнуудыг бас өшөө бас нэмэх. Одоо бид нар чинь ингээд нөгөө үндэсний бас нэг дархлаа жоохон халагдаж байна шүү дээ. Та түрүү ярьж шүү дээ нөгөө Монгол наадгаа ингээд англиар Монгол өвсө загчин одоо биелгээ чи юм уу. Энэ үндэсний биерэн бичиг юм уу. Ер нь бол энэ үндэсний энэ өвс соёл гэдэг маань өөрөө боловсролын хэмжээ сайхан нэлээ орж ирээсийг би боддог. За хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг нойр маш чухал гэдгийг гэрчилж байна. Ээж минь дандаа аливаа юмны хэр хэмжээ хэтэрхээрээ аюултай гэдгийгсэн. Нойронд ч энэ хамааралтай гарцаагүй. Би нойрны талаар судалж үзлээ л дээ. Нойр багтаа байвал хангалттай нойр авч чадахгүй бол хор уршигтай тухай сүүлийн үеийн олон судалгаа байдаг юм байна. Нойр ихтэй байх тухай харин мэдээлэл байхгүйтэй адил юм. За нойр багдвал тархинд маш их хэмжээний гэмтэл учруулж улмаар ажлын бүтээнд суларч залхуурл үүсгдэг. Хангалттай нойроо авч чадаагүйгээс зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал ихсдэг ба харуулт залуужлаа хэмээн сүүлийн үед их яригдаад байгаа нь үүнтэй холбоотой бололтой. Мөн нэг сонирхол татсан зүйл гэвэл хангалттай нойроо авч чадсан хүнээс нойр мөнхөн илүү өсөх мэдрэмж авч улмаар их эцснээс болж таргалалт аажмаар үүсдэг ажээ. Таргалалт гэхээр хүний юунд хүрэхгүй хөхтүүд ээ. Нөгөө өвчний одоо сүрийг бий болгох штэ тийм ээ. За энэ мэтчлэн нойр бага байх, хангалттай нойр авч чадахгүй байх нь хор уршигтай ажээ. Хэр хэмжээнээс бага нойрны хор уршиг үүгээр дуусахгүй. За тэгвэл дараагийн зөвлөлбөр юу гэж эхэлж гинэ үү? За тэгвэл нойр ихтүүл яадаг талаар. За гэвч нойр ихтүүл мөн л хор уршиг их бизээ. Үүний талаар өөрийнхөө хэмжээнд хайж, уншиж, сонсож судлахыг эрмэлзсэн боловч хангалттай мэдээлэл олж чадсангүй. Эмээ өвөө маань яриан дундаа нойрноос мөрөө, чөмгнөөс юу гэдэг лээ? Хутгаа. За гэж байдагсан. Ингээд би нойр ихтвэл ямар үр дагавар гарах талаар өөрөө бодож үзлээ л дээ. Ямар ч олиг байх вэ? Их унтвал гэсэн үг үсттэй. Үүнийг хар ухаанаар бодвол хичээл сурлагаасаа хоцорно, үүнээс болж хоцрогдол үүснэ, хичээлдээ дургүй болно, төлөвлөсөн зүйл цагтаа багтахгүй бачуурна, үүнээс болж стресс үүснэ, улмаар үл ойлголцол үүснэ. Яарна, бас даарна, ухарна, хойшлно, аливааг өмхөн хийн, цаг алдна, бага хэмжээгээр хохирол амсна гээд хор уршиг их байх нь мэдээжин хэрэг. Энэ юу? Та нар юу гэж бодож байна? За, нойроо илүү ихтүүлснээр өөр тохиолдсон нэгэн бүтлэгийн явдлыг тантай хуваалцъя. За, энэ цэглэсэн хэсгээр та гээд их үндснээс болоод ямар бүтлэгийн явдал тохиолдсон талаараа бичнэ гэсэн үг шүү. За юу? За, сонсчоо. Ээжийн хэлдгээр аливаа өмнө хэр хэмжээ хитрэх аюултай гихчээр нойроо хитрүүлэхгүй, багдуулахгүй байж эрүүл мэндтэй хөрөнгө оруулаад явж байх нь зохилтоо. Хэвээр нойр авах хоёрхан зөвлөгөөгөөр эсээгээ өндөрлөе. Нэгдүгээрт унтах өрөөгөө харанхуй сэрүүн байлгах. За өрөөнийхөө температурыг 8.3 градусаас ихгүй байхаар хянах. Хоёрдугаарт дижитал төхөөрөмжүүдээс хол байх гэсэн хоёрхан зүйлийг анхаарчхад болно. Нойрны зохилтоо хэв маягийг
дадал болгоё. Эсээ яаж төгссөн байна вэ штэ. Дадал болгоё гэд бусдад уриалсан байна. Тэгэхээр бид нар нөгөө гар утсаа барьж байгаа хөвтөдөө нойр хөрөх нь үү? Хөрөхгүй те. Та нар ер нь нойр ихтвэл ямар хор уршиг та мэдэж авсан уу эндээс? За тэгэхээр эргэцүүлээд бодож тунгаасны эцэст бид нар эргэцүүлсэн эсээг бичих нь шүү. За юу. За одоо өөртөө сайн хараад энэ ихэд хідэн доголмор хідэн цогцлбор байна гэдгийг олоорой шнэ. За сайн байцгаана уу. За намайг математикийн багш Отхон Цэцэг гэдэг боловсролын салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. За энэ бол миний 3 дахь анги 12-ийн анги байгаа. За манай анги бол урлаг, сурлаг, спорт орол сургуульд бол манлайлагч анги. За тэгээд ирээд юуны эдэрчүүдийн усын аваргын 2 сурагч байгаа. Мөн шатрын аварга аймагт бол удаа дараа шатраар хичээллээд улсад оролцож явсан ийм суралцагчд байгаа. Тэгээд одоо бид нар болохоор энэ хичээлийн жилд эсдийн ерөнхий шалгалтанд амжилттай бэлтгэж улс орондоо ихийг бүтээсэн тийм эрдэмтэн ажилчид болохыг ирмэлзэж хичээлж байна. Одоо бид нар 4 сарын 18-нд их хэлний шалгалт байгаа. Гэт их хэлний шалгалтанд бүгд амжилттай оролцоод дараагийн эсдийн ерөнхий шалгалтанд орох эрхээ авахар ингэж суралцж байна. За энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөөд манайх нь сургуулийнхаа урлагийн үйлчлэгийн аварга анги болсон, намрын спартакиадын аварга анги болсон, мөн гослол төрлүүдээр сургуулийн сурагчдыг байнга хошуучилж ажиллаж байдаг. Мөн манай физикийн олимпиад, математикийн олимпиад, түүх нийгмийн ухааны олимпиад амжилттай оролцдог суралцагчид их байгаа. За тэгээд манай сургуулийн хувьд 2018 онд манайх Монгол Улсын гавь тогтч бяцлалын ухааны доктор Хогтом Чагдагийн нэрмжит сургууль болсон төвхтэй. За тэгээд энэ хүний өөр хүүхэд хань ажилтнууд одоо манай хамт олондуулан төгсөгчнөрт бас одоо маш их дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Эсдийн ерөнхий шалгалтанд хамгийн их өндөр оноо авсан нэг хүүхдэд нэг удаа буюу 9 дугаар сард 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. За шилдэг багш нарт бол багш нарын баяраар 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Ажилчдад болохоор шилдэг ажилчдад шинэ жилээр 1 сая төгрөгийн шагналгаар дуулах жишээ нь ингээд бид бүхэнд маш их дэмжлэг үзүүлдэг. Энэ дашрамд бас багшийнхаа гэр бүл үр хүүхдүүдэд хамт олонныхаа нэрийн өмнөөс талархаж явдаг шүү гэдгээ бас илэрхийлье. За энэ сайхан өрөөлн Батар шиг. Хураа. За бас танаа ангиар бас би ингээд ороод танилцаад явлаа. Тэгээд бас хүүхдүүдээс юм оёдаг шиг хөдөлгөөний машинтай тий. Технологийн хичээлээр тий. Одоо анги танхим хүрэлцээтэй болсонтой холбоотойгоор эмэгтэй технологи тусдаа, эрэгтэй технологийн тусдаа. Технологийн 3 багштай. Хүүхдүүд маань одоо ойдл эсгүүрийн үйл ажиллагааг суралцсан. За олимпиад уралдаан тэмцээнд тусгай байруудыг эзэлдэг. Энэ амжилтуудыг нэлээдгүй манайхан бас гаргадаг. Тэн дээр бас манай технологийн багш нар бас чадварлаг. Манай нийт багш нар ирнэх чадвартай багш нар манай хамт болно. Чадaltaй багш нар байж л одоо мундаг шавнар төрдөг шүү дээ сурагч. Тэгээд одоо тэр чадaltaй багш нарыг ажилуулахад тэр мундаг шавнарыг төрүүлэхэд бидний нарыг дааж захиргаа аж ахуйн хамт олон гэж бас байгаа. Энэ аж ахуйн энэ хар бор ажлуудыг тогтмол хийж ямар ч асуудалгүй энэ цэвэрлэгээ үйлчлэгээ хоол ундар бас үйлчлдэг нийт захиргаа хамт олонныхаа ажилчдаа бас талархаж байна шүү дээ тийм ээ. Зөвхөн модны цаасаар хийсэн цайруулагчгүй эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. За өнөөдрийн хичээл олон улсын харилцааны улс бус оролцогч гэсэн сэдвийг үзнэ гэдүүлээ. За бид тэгээд 10 дугаар ангид олон улсын харилцаа гэж үтсэн те. Олон улсын харилцаанд оролцогчдыг юу гэж ангилдаг вүлээ? Улс оролцогч. Улс бус оролцогч. Улс бус оролцогч гэж ангилдаг те. За тэгвэл бид тэгээд өнөөдөр алиг нь үсгэр байна уу? Зөв. Олон улсын харилцааны улс бус оролцогчийг үсгэнэ. За олон улсын харилцааны улс бус оролцогч гэдэг нь юу юм болоо?
Засгийн газрын оролцож Улс гэдэг нь болохоор угаасаа ойлгомжтой тий. Монгол улс юм уу, Хятад улс юм уу тий. Тэгвэл улс бус оролцогч гэдэг нь засгийн газрын оролцоо дэмжлэггүйгээр байгуулагдсан юм байна. Өөр. Үндэстэн дамнаж үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчдыг хамруулдаг. За тэгвэл тодорхойлолтой бичиж ягшин дуудаад өгье. За улс бус оролцогч гэдэг нь улс бус оролцогч гэдэг нь засгийн газрын оролцоо дэмжлэггүйгээр улс үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид олон улсын байгууллагуудыг хамруулан үздэг. Олон улсын байгууллагуудыг хамруулан үздэг. За би тэгэд өмнөх ангид үндэстэн дамсан корпорац гэж үзчихсэн тий. За тэгвэл бидний мэддэг үндэстэн дамсан корпорац нь олон улсын харилцааны улс бус оролцогч болох нь байна уу, болохгүй нь байна уу? Болохоор байгаа. За тэгвэл олон улсын харилцаанд оролцогчдыг нэгдүгээрт нь хэн гэж нэрлэж болохоор байна уу? Үндэстэн дамсан корпорац гэж нэрлэж болох нэ. За намайг Монгол Улсын сургуулийн багш Адилвш гэдэг 17 жил ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй багш байна. За даасан анги маань 8-ын Б ангийн сурагчид 36 сурагчтай. За манай ангийн онцлог гэх юм бол урлаг спорт, спортын авиаста, урлагийн авиаста сурагчид байгаа. За манай анги 2024-өөс 25 оны хичээлийн жилд сургуулийн 2024 оны шилдэг ангиар тодорсон байгаа. За шилдэг ангиар тодорхой явцад хүүхэд бүрийн оролцоо чухал байсан. За хүүхдүүд волейбол, сакс, урлагийн наадам, ховд аймагт зохиогдсон Масын олимпиад, хонгороо агшин нэрэмжит Масын олимпиад, гаан үзэг шувуун сардаас удаа дараалан медаль авч ирсэн амжилттай сурагчд юм аа. За манай ангийнх нь болохоор 8-ын А ангитайгаа нийлж үеийн сургууль дээр үеийн бүлэг байгуулж ажиллаж байгаа. За үеийн бүлэг дотроо бид нэр сурлаг хариуцсан бага 2 ангиасаа нийлүүл сурлаг хариуцсан хүүхдүүд маань хосрогдолтой ажиллаж багштай туслаж сурагч багшиг хийж байдаг. Урлаг спорт хариуцсан сурагчид маань тогтмол оролцооны сум сургуулиас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцдог байгаа. За мөн анги удирдсан багштайгаа тогтмол 10 минут 7:50 үйл ажиллагаанд идэвхтэй оролцож амжилтын 10 минутанд манай анги бас манлайлан ажиллаж суралцаж байна. За амжилтын 10 минутаас дурдах юм бол хайртай багш нартаа сэтгэлийнхээ өгөө хэлж байна. Хайртай цэвэрлэгч нартаа хэлж байна. Мөн аав ээжтэй, ах ээжтэй, найз нөхдөдөө захидал маягаар, уриалга маягаар илгээмж, мэндчлэгээ зэргээр өөрсдийнхөө сэтгэлийг бас ингэж илгээж шторх, ирээл хийж бас бусдад хүргэж ажиллаж байна. За бидний энэ хичээлийн жилд хүүхэд болгоно хосрогдолтой арилгаж цаашдаа улсын шалгалт болон дэвших шалгалтанд амжилттай оролцож ах эгч нартаа үлгэр дуурайл үзэж, дүү нартаа үлгэр дуурайл үзэж бас сургуулийнхаа нэр хүндтэй анги болохоо батлан цаашдаа бас 9-р ангидаа бас амжилттай суралцахын төлөө ахиулна гэж ажиллаж байна. Дэлхийн хөрсийг туурайгаараа дамгалсан Мартин Монгол, дэнж бүргсэн наадамд уралдаж байсан Мартин Монгол, дуу хоорын наялгоонд мөнхөрсөн Мартин Монгол, дайснаа дарж дайндалсан Мартин Монгол,
Агуу хөсгөлийн дайнд ч Морьтон Монгол явсан, аян замын хөсөгт ч Морьтон Монгол явсан, ардын төрийн наадамд ч Морьтон Монгол баярлдаг, ая дууны их шигт ч Морьтон Монгол дуулдаг да. Уурга даялсан надуучнан Морьтон Монгол, ухаан хайрлсан өвгөдмөн Морьтон Монгол, уянгалан нуулах дуун дэлхий цуурайсан, уужим мухаан, нинжин сэтгэлэн Морьтон Монгол. За намайг Нарантия гэдэг ерөнхий боловсролын сургуульд одоо 2 дахь жилдээ түүх нийгмийн багшаар ажиллаж байна. За 9 б ангийг даана ажиллаж байгаа. За манай анги бол 6-аас 8 дугаар анги хүртэл одоо дунд ангийн шилдэг ангиар одоо 2 удаа шалгарсан. Ийм шилдэг тэргүүний анги хамт олон байгаа. Бас манай ангид одоо спортын маш их олон амжилтууд гаргасан. За тэр дундаа бас ариун бэлэг маань усын одоо тэмцээн уралдаанд бас оролцож одоо сумынхаа нэрийг бас өндөр дөргиж явсан их байна. Ганган нулаан тэмээний зогтор дэвсэх тишил дээр гантай мөнгөн хитний зоолог тэгэн дээр галбын халуун говийн олон нангах эрэм дээр гантэг чулуун хсааны янгэр халих илгэн дээр тусгаар тогтмол чамайг туухаглан бичин би хүч дурдан бүсний ташаа дарах нуглаан дээр хөрөл манан хөөргөний дайлан дарах наргаан дээр хүүшин шүүдэр буусан уурлын гацаа бууцан дээр хүннүүд эцсийн тамгалсан улбаа гархим бүрэн дээр тусгаар тогтмол чамайг тонхоглон бичин би. Тэгээд манай сургуулийн хувьд болохоор нөгөө өнгөрсөн хичээлийн жилд Шин Монгол сургуулийн одоо улс төрийн гишүүн гал одрах багшийн санаачлагаар сургуулийн менежментийн төсөл тамрагдсан байгаа. Жишээ нь одоо улсын хэмжээнд эхлээд 8 сургууль байсан бол дараагийн чинь 80 сургууль болсон. Тэрний нэгэнд нь бол манай сургуулиас хамрагдсан. Тэр 80 сургуулиасаа энэ жил дахиад шилдэг хөрөн сургуулиас сонгож авсан. Манайхан бас ингээд сонгогдоо явж байгаа. Энэ төслөөс маш олон менежментүүдийг бид нэр сурж авч байгаа. Багш нар маань, сурагчид маань, хүүхдүүд маань гэрхэн гүнтэй харилцах, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах уу гэдгээс эхлүүлэл жижиг детальчны юм бид нар хийдэг гэсэн ч жоохон алдаа гардаг байсан бол тэргээ бод нар бас тэр төсөлд хамрагданаар бас суралцаад хийгээд улам боловсронгоо явж байгаа. Тэгэхээр Шин Монгол сургуулийн төслийг хэрэгжүүлж байгаа багийн хамт олонд бас талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа ерөөлн сайхан Батор шиг. За Ховд аймгийн Алтан сумын хийм эрүүл мэндийн хэмнэт байна. За ингээд би төрлөх сургуультай 9 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа. За энэ манай анги болохоор 12 дугаар анги. Миний хамгийн анхны шавнар байгаа. За ингээд ангийн шавнарын минь онцлог гэх юм бол манай ангид мэргэжлийн хичээлийн олимпиадын за мөнгө хүрэл медальтай шавнар байгаа. За цус дурдах юм бол 2025 оны Ховд аймгийн мэргэжлийн хичээлийн түүхийн олимпиадаас шав булган заяа хүрэл медаль хүртсэн амжилттай. Мөн 2023 онд шав мөнгөшөр технологийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн амжилттай суралцж байна. За мөн сурагч ануудаар нь математикийн хичээлийн 9 олимпиадууд алт мөнгө хүрэл медалуудын эзэн болж байсан. За тэгээд маш олон авьяаслаг сурагчтай сургуулийн урлагийн наадамд бүжгийн төрөлд ахлагын бүжгийн төрөлд сурагч ануудаар нь 1 2 3 дугаар байр эзэлжсэн. За мөн 2024 оны сүүл модны наадмаар 12 жил одоо тасралтгүй он сурсан суралцагчаар сурагч ануудаар шалгарч мөн сурагч мөнгөшөр шилдэг удирдагчаар шалгарч байсан. Мөн дотор байрны манлаа охиноор сурагч булган заяа тодорсон ийм амжилтуудаа 12 дугаар ангиа төгсөж байна. За өнөөдөр болохоор эрүүл мэндийн хичээл орж байна. За эрүүл мэндийн хичээл нь одоо хүүхдүүдэд болохоор эрүүл зөв хандлага, дадал хэвшил одоо суулгах тал дараа түлхүү одоо анхаарч хичээлээ ордог. За эрүүл мэндийн хичээлийг ингэж түлхүү орсноор хүүхдүүд цаашид одоо эрүүл зөв биетэй одоо сурч боловсрч цаашаа одоо өргөжлүүлэн одоо ингээд өөрийнхөө сонирхсан мэргэжлэрээ хүүхдүүд одоо сурахад таата болж өгдөг байгаа. За Алтан сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүүн багш Алтан цэцэг байна. Ерөнхий боловсролын сургуульд болохоор 15 дахь жилдээ ажиллаж байгаа. За 6 ангийг болохоор энэ жил болохоор хариуцсан ажиллаж байна. За 6 ангийн болохоор би миний анхны анги байгаа. 6 анги нь. Манай анги болохоор 32 сурагчтай 12 банд 12
эмэгтэй хүүхэд байгаа. За манай ангийн сурагчид ерөнхийдөө болохоор төлөвшил сайтай. За тэгээ сурлах хүмүүжил төлөвшил сайтай. Урлагийн үзлэгт болохоор анги нийтийн шүлгээрээ болохоор 3 дугаар айранд орсон. Урлаг спортороо болохоор бас манлайлан оролцдог анги байна. За намайг Гансүхий Алтан цэцэг гэдэг. За энэ сургууль биологийн багшаар одоо 13 дахь жилдээ ажиллаж байна. За энэ анги болохоор манай анги 8А гэдэг анги байгаа. За манай анги болохоор нийт 32 хүүхэдтэй 16 хөвгүүн 16 охин ингээд энэ анги байна. За энэ танхим маань болохоор анги танхим маань болохоор биологийн кабинет байгаа. За сайн байцгаана уу? Намайг Гишгсрэн гэдэг. За Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа. За манай анги болохоор 10 B анги 27 сурагчтай. Манай анги болохоор сурлаг, урлаг, спортын тэргүүний сурагчид маш олон байгаа. Тэр дундаа одоо бүжгийн тэмцээнд Оросын албаны услал манай 4 сурагч явсан байгаа. Дээрээс нь Олимпиадны аврах сурагчид маш их олон бий. Үүнээс жишээ татвал энэ хоёрыг Шгбатар гэдэг мундаг тэргүүний сумын тэргүүний сурагч манай анги суралцдаг. Манай сургуулийн хувьд болохоор одоо сүүлийн үе чинь ихэнх хичээлүүд буюу 2-5 дугаар ангийн хичээлүүд цахим оршин бүрдүүлж цахимаар орж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар нэг 170 орчим ноутбук, таблеттай манай 4 ангийн бэлдээд ингээд сургалт хүмүүжлэх ажлыг явуулж байгаа. Мэргэжил болгоны багш нар одоо өөр ингэсэн кабинеттэйгээ гэрчлэгүүдээ авчихсан одоо кабинетаар ингээд хичээлээд явдаг байгаа. Дотор байранд одоо хүүхдүүдийн амрах орчин. Дотор байрны хувьд бол чөлөөтөг бас ингээд ном унших зураг мөрөд хүүхдүүд маань чөлөөтэй 2-ороо 3-аараа 4-өрөө хүснээрээ байдаг. 3 давхарт нь октод 2 давхарт нь ингээ хөөгүүдэд байрлуулчихсан. За тэгээд багангийн хүүхдүүд хичээлээ давтдаг. Орчин гэж тусдаа дунд анги ахлах ангийнх гэж тусдаа ахлах дотроо манайх эсэлтийн ерөнхий шалгалт бэлддэг хүүхдүүдийн өрөөгөө буюу 12 дугаар ангийн хүүхдүүд зөвхөн орш хичээлээ бэлддэг өрөөж бас байгаа. За тэгээд багангийн хүүхдүүдийн тоглолтог өрөө нийт сурагчдын маань карако дууны өрөө буюу алчаал тайлдаг өрөөж байгаа. Карако тэр байранд байгааг ач холбогдол нь юу гэхээр багангийн хүүхдүүд нөгөө дуу дуулангаа маш хурдтай уншиж сурдаг. Давааталтай. Тий. Тэнд бол зөвхөн хүүхдүүд л орно. Би ч орох хэрэг байхгүй. Тийм үү. Тий. За тэгээд дотор байрны манай нэг бас нэг онсон болохоор хүүхдэд зориулдаг гэсэн. Ахмадын өрөө гэж байдаг. Ахмад багш ажилчдаа зориулсан өрөө гэж байдаг. Тэнд бол хол өрөөс ирсэн ахмадууд маань цуглараад, уулзаад, амраад, ачаалаа тайлаад ингээ явдаг байгаа. Түүнээс гадна багш ажилтныхаа дэмжлэг тусалцаатаагаар багш ажилтны хүүхдүүдийг тоглолтог өрөө гэж бас байдаг гэдэг. Тус тустай. Тий. Тэгээд манай сумын хувьд бол төвлөрсөн халуустай, төвлөрсөн цэвэр бохирстай, за төвлөрсөн одоо халаалттай гараа биднээс давуу талтай 24 цаг устаага тий хүүхдүүд маань дотор байрандаа усанд орон сургууль дээр усанд орох бүрэн боломжтой халуусаар зөв хангагдаад ингээд ундаалаад явдаг. Орчин бол их чухал л байна. Ер нь л энд сурч байгаа хүүхдүүд, багшилж байгаа багш нар, удирдлага, ажилчин энд хүүхдүүдэд авчираад сургаж байгаа ээж аав тэр хүүхдүүдэд бид нар даатгаж байгаа малчид энэ бүгдийнх нь харилцаа холбоор юунд дор тогтдгийг гэхээр нэгдүгürt ихтгэл зүйр дээр байх хэвээр, хоёрдугаарт нь орчин дор байх хэвээр. Орчин хамгийн чухал. Орчноод байгаа нь мэдээж нэгдүгürt биднэрт аюулгүй орчин гэдэг нь хамгийн чухал байдаг. Тэн дээр л анхаардаг. Тэгээд манай их эцэгчүүд бол одоо манай сургуулийг, манай сурагчдыг бол маш их дэмждэг. Сая гэтэл Новосибирск явж байгаа сурагчдын маань замын зардлыг их эцэг гаргаж байгаа жишээ нэ, тийм маш их дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Эцэг эхчүүдийн оролцоо аягүй чухал. Тий. Одоо энэ сургуулиа 2018 онд бид нар одоо энэ сургууль 19 онд эхлээд 21 онд ашиглалтанд орсон. Тэгэхэд одоо энэ хоёр сургуулийг зэрэг манай багш нарт ингэ тогтчуулаад явахад 84 сая төгрөгөөр тогтчулсан. Энэ бол манай төгсөгчд их эцэг
манай багш нар өөрсдөө хандвар тогч болсон байгаа. Тэгээ улсын төсвөөс бол сан цэгийг шийдэж өгсөн шүү дээ. Багш нар эцэг эхлэлүүд бас маш их оролцоо дэмжлэг их байгаа тийм. Маш их. Тэр сургууль цэцэрлэгт очихоор ингээд би тэр багш хийцэл байх юм. Тэр багш нар нийлээд нэг юм авцсан байх юм хүүхдээ гэнэ. Тэр багш нар нийлээд одоо нэг юм одоо баг ширээ сандлын бүгдийг хийцэл байх юм. Тий. Айгүй тийм ундаг юу байх юм аа сэтгэлтэй. За намайг Юндэн Доржийн Болормаа гэдэг доктор байрны багшаар 15 дахь жилдээ ажиллаж байна. За ажиллах хугацаанд манай доктор байрыг манай сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд маш сайн дэмжиж ажилладаг. Энэ доктор байр нь 150 хүүхдийн хүчин чадалтай. Одоогийн байдлаар доктор байр нь 100-аад хүүхэд амьдарч байна. За тэгээд энэ доктор байр нь бол байрны хүүхдүүдийн 2 дахь гэр болж байж байгаа. Энд байрны малчин өрхийн хүүхдүүд бол бүтэн жилийн 9 сарыг нь доктор байранд өнгөрөөдөг. За энэ 5 тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор жилд одоо 5 сарын 12-нд эцгийн нэг өдөр гэж хийдэг байгаа. За эцгийн нэг өдөр хийхэд ямар асуудал шийддэг вэ? Манай эцэг эхчүүд, манай сургуулийн удирдлагууд, энд ажиллаж байгаа ажилчид болон хүүхдүүдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор одоо хүүхдүүдийн амьдрах орчин, тасаг, хичээл хийх өрөө, багаангийн хүүхдүүдийн тоглох тоглоомын өрөө, чөлөө цагаар зориулах караокены өрөө, мөн ахлах дунд бага ангиуд тус бүр хичээл хийдэг өрөөтэй байгаа. Тэнд бол хүүхдүүд одоо амралт тавиад гэрлүүгээ яадаг байсан бол одоо энэ байр нь маш тоглог, дотроо халуун устаа. За 100 хүүхэд хуваарийн дагуу 7 хоногт нэг удаа усанд орчигдог. Тэгээд энэ байрандаа байх маш их сонирхолтой байдаг. Маш илчлэг чанартай хоол цай хийж үйлчилдэг 3 тогооч байдаг, 4 жижүүртэй, 2 багштай, 1 үйлчлэгчтэй ийм бүрэлдэхүүнтэй ажилладаг байгаа. За танай сургуультай сайхан танилцлаа. Тэгээ бид бүгдийг сайхан өвтөн хүлээж авч өөрийн одоо энэ төрлөг сургуультай сайхан танилцуулж энд одоо ажиллаж байгаа, амьдарч байгаа тийм энэ багш нар за мөн одоо энэ одоо захиргаалав, за дээр нь одоо энэ сурагчд хүүхдүүд энэ бүгдийг бас эсхий дуурахт нэвтрүүлэгтээр оролцуулж энэ сургуулийнхаа түүхийг хамт одоо сайхан түүхийг бас бичлэлцэж яваа. Та бүгдтэй бас их талархж байна. Тэгээд өнөөдрийн та бидний ярианаас одоо 6-аас 12 дугаар анги хүртэл өдийн хоолны асуудлыг одоо бусад сургуулиудаас жишээг авч санааг авч айгүй хэрэгжүүлж бүгдөө ийм байгаасаа энийг бас хэрэгжүүлээд тэр хүүхдүүдийн эдийн засаг, хүүхдүүдийн эрүүл мэндийг бас шийдэх асар том одоогийн бид нар тулгараад байгаа асуудал шүү дээ. Энийг бол ингээд сайхан шийдээд явж байгааг их онцлог зөвлөд бас танай сургуулиас харлаа. Тэгээд бидний бүгдэж хүлээж авч энэ сайхан Монголынхаа ирээдүйг эцдийг одоо бас бэлдэж яваа багш нартай бас талархж байна. За ингээд манай сургуульд хүрэлцэн ирж бид бүхний үйл ажиллагааг та танилцж бид бүхний үйл ажиллагааг дэмжсэн танаа баг хамт олон болно. Эсхий туурахт нь нэвтрүүлгийн багийнханд бас ажлын амжилт, аян замд нь сайн сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа. Тэгээд дахин уулзах сайхан ерөөлийг тавья. Тэгээд Эрдэнэ номын үйл нь ариун байх бол тугай гэж сайхан өрөөж байна. За тэрээр л хандах шгэ.